За бидний айдас түгшүүр сэтгэл гутралыг мэдрэх, сэтгэлийн шаналлын хамгийн нийтлэг хэд хэдэн дотоод буюу сэтгэлийн учир шалтгаануудын нэг нь сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх явдал байдаг. Бид нар чинь багасаа л ингээл уурлах ч ирэхгүй, уйлах ч ирэхгүй өссөн хүмүүс маш олон байгаа шүү дээ. Уурлах юм бол чи жоохон юм байж ийж юундаа уурлаад байгаа юм гэдэг ч юм уу. Уйлангуут л муу ёртой юм ээж ч үхсэн юм уу? Битгий уйл гээл уйлсныхаа төлөө улам задуулаад чимээг болтлоо уйлдаг тийм өссөн хүмүүс маань маш олон байгаа шүү дээ. Тэгээ энэ мэдэн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг маань ойлгож, тайвшруулах хэрхэн яаж сөрөг сэтгэл хөдлөлтөг ажиллах вэ гэдгийг бид нарт зааж өгөөг учраас бид нар зүгээр л энэ уур бухимдал, айдас түгшүүр тэгээ дээрэс нь энэ гуниг гутрал гэдэг ч юм уу эдгээр мэдрэмжүүд ганцаардал гэх мэт энэ сөрөг мэдрэмжүүдийг маш ингээд юу өөрөөсөө хаагаад ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй болцсон байдаг. Огт байх ёсгүй юм шиг биднэрт санагдаад байдаг. Гэтэл яг үнэн хэрэгтээ бол энэ сөрөг сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь өөрөө яг л соронзон орны нэмэх хасах гэдэг хоёр туйл шиг адилхан нэг зүйл байгаа байхгүй юу? Зүгээр л сэтгэл хөдлөл. Энэ бол яг баярлах, тэ талархах, инээх, хөөрөх гэдэг шиг хайрлах гэдэг шиг яг адилхан ийм сэтгэл хөдлөл ахгүй юу? Зүгээр л сөрөг сэтгэл хөдлөл. Солонго 7 өөр өнгөтэй байдаг шиг хүнд 70 өөр сэтгэл хөдлөл байна шүү дээ. Тэгэхээр сөрөг сэтгэл хөдлөлийг сөрөг муу аимшигтай гэдэг тийм итгэл өмчлөөсөө болоод хүн ерөөсөө огт мэдэрч болохгүй сөрөг мэдрэмж мэдэрч л байвал миний амьдрал муухай байна гэсэн үг гэдэг ч юм уу. Тиймэрхүү ухамсарлаагүй итгэл өмчлөөсөө болоод бид нар энэ мэдрэмжүүдээс айгаад энийг өгөөсгээд үүнээсээ цугтаах гад хичээгээд байдаг. Гэтэл үүнийг зүгээр л за би юм мэдрээд байна. Тэ йин ян гэдэг шиг амьдрал дээр би зарим өдөр инээн, зарим өдөр уурлан, зарим өдөр уйлна, зарим өдөр жарган, зарим өдөр би амар амгалан байх болноо. Тэгээ өнөөдөр бол миний ингээд уур гэдэг сэтгэл хөдлөл надад хүрээд иржээ гэд тэр бүхнийг ингээд тайвнаар хүлээн авах боломжтой болж байгаа хгүй. Сөрөг сэтгэл хөдлөл гэдэг чинь нэг өдөр бороотой нэг өдөр нар гардаг шиг заавал нэг өдөр надад ирнэ. Би заавал ямар нэгэн өдөр айдас түгшүүрийг мэдэрч л таараа. Яагаад гэвэл энэ бол сэтгэл хөдлөл. Энэ бол амьдралын бидний заавал туулдаг нэг зүйл. Надад гунигтай зүйл хизээ нэгэн цагт заавал тохиолдно гэдгийг бид нэр эхлээд хүлээн зөвшөөрчих хэрэгтэй байхгүй юу? Яагаад гэвэл амьдрал гэдэг чинь яг нэг янзаараа байгаад байвал туйлын уйтгартай бид нар яг нэг янзаараа ингээд удаан амьдрах ерөөсөө боломжгүй байхгүй юу угаасаа. Логикоор бодсон ч сайн юм тохиолдож болж байгаа бол муу юм ч гэсэн тохиолдох боломжтой гэдгийг бид нэр хүлээн зөвшөөрчих юм бол тухайн зүйлс тухайн ямар нэгэн бидний хүлээлтэнд байгаагүй таамаглашгүй сөрөг зүйлсөө тохиолдох үед бид нар хамаагүй тайван байж сурна. Бид нар шууд тэр нь гутраад тэр огт байх ёсгүй юм шиг уурлаж хандхаа болно. За ийм тохиолдчихлоо. За одоо яах вэ? Тэ? Энэ зүйл бид надад ирсэн шигэ нэг өдөр шийдэгдээд явна гэдэг нь бол тодорхой гэж өөрөө өөртөө ингэж амьдралын олон өнгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр би өөрөө өөрийн сэтгэл хөдлөл бүхнийг хүлээн зөвшөөрч чадчихэв үү? Энэ бол байх ёстой байгалийн жамын л зүйл гэдгийг би мэдэрч чадчихэв үү гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Энийг ингээд ойлгочих юм бол бид нар баргийн зүйлд тэгтлээ амар нугарч хууртлаа униглаж гутархаа болчдөг. За тэг ингэж ер нь бол энэ сөрөг сэтгэл хөдлөлийг ингэж хүлээн зөвшөөрөхийн тулд бид нар эго гэдэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар яад энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг сөрөг сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг уур бухимдал, гуниг гутрал, айдас түгшүүр гэдэг зүйлийг мэдрээд байна уу гэдэг нь ердөөсөө л эготой холбоотой байдаг. Гэхдээ эго бол би биш. Надад эго байгаа. Яг жишээ нь надад гар утас байгаа. Гэхдээ энэ гар утас чинь би биш шүү дээ. Тэрэн шиг надад эго байгаа. Гэхдээ энэ эго бол би биш. Тэгээ эгог өөрөөсөө ялгаж, салгаж сурах хэрэгтэй байдаг байна. За бидний тархинд яагаад эго үүсдэг вэ гэхээр эго гэдэг бол хүн өөрийгөө ингэж за би бол нэг ийм хүн гэд ингээд толгой дотроо үзэж туусан бүх туршлагаасаа шалтгаалаад ингээд нэг ийм персона буюу нэг ийм
хүнийг бүтээсэн. За би бол нэг ийм хүн гэд итгэжчихсэн тийм нэг дүр байгаа. Бидний ингээ хорвоотой ингээд ярилцж идэг ийм дотоод дүр байдаг. Гэхдээ тэр бол ердөөсөө би биш байхгүй юу? Гэхдээ бид нар байнга тэр түүндээ итгэж ингэж явсаар хагаад тэрийгэ өөрийгөө гэд итгэждэг. Би ийм хүм хүсэж байна. Би ийм шийдвэр гаргаж гин гэж бодоод байдаг. Гэтэл яг үндэ нөгөө эго маань юу хүсэж гин тэрийгэ надаар хийлгээд эго маань юу ямар шийдвэр гарамаа тэрийгэ надаар ингээд хийлгээд яваад байх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энэ эго ба би гэдэг хоёр зүйлийг яаж ялах вэ гэхээр энийг эхлээд ойлгох хэрэгтэй. Хүний тархины хамгийн чухал номер 1 үүрэг юу вэ гэхлээр хүнийг хамгаалах амьд эсэм мэнд үлдээх аль болох урт хугацаанд амьд байлгах үүрэгтэй. Нэгдүгээрт. Хүмүүс болохоор эхлээд за тархи болвол юм сурах, юм тогтоох гэдэг ч юм уу те. Тиймэрхүү одоо янз бүрийн юмыг мэдрэх гэдэг ч юм уу тиймэрхүү үүрэгтэй гэж бодоод байдаг шүү дээ. Сурах, тогтоох гэдэг ч юм уу. Гэтэл яг үндэ тархи болвол намайг амьд байлгах л үүрэгтэй. Намайг аль болох урт удаан хугацаанд амьд байлгах, аюулгүй байлгах үүрэгтэй. Дараа нь хоёр дахь чухал үүрэг нь нөхөн үржих, бүр удмаа үлдээх. Тэгэхээр би амьд байх, бүр удмаа үлдээх гэдэг хоёр үндсэн үүргийн хүрээнд тархи эго маань ажиллаад тэгээд тэр тархи маань ажиллаад тэр нэг хоёр үндсэн үүргээ биелүүлэхийн тулд эго гэдэг зүйлийг бүтээгээд тэгээд тэр эгогоо би олж харахгүй бол тэр миний амьдралыг удирдаад л яваад байдаг. Яг нөгөө нэг миний бусдын надад бүтээж өгсөн ертөнц гэдэг чинь эго байгаа байхгүй юу? Яг нөгөө нэг Рамдасын хэлсэн нөгөө нэг зургийн намайг хязгаарлаж байгаа жааз гэдэг чинь өөрөө эго болж таарч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ эго шийдвэр гаргах гээд байна уу? Би өөрөө шийдвэр гаргах гээд байна уу? Эго хүсээд байна уу? Би өөрөө хүсээд байна уу гэдгийг яаж ялах вэ? Гэхдээ миний гаргаж байгаа шийдвэр, миний мэдэрж байгаа зүйлс эго буюу айдсаас үүдэлтэй байна уу? Эсвэл хайраас үүдэлтэй байна уу гэдгийг өөрөөсөө ажиглан асуух. Би энэ зүйлээс айгаад байгаа учраас би ийм юм хүсээд байна уу? Ийм шийдвэр гаргаад байна уу? Эсвэл би ингээд энэ бүхэнд хайртай учраас би ийм шийдвэр гаргаад байна уу гэдэг чинь хоёр өөр зүйл байгаа байхгүй юу? Жишээлх юм бол одоо нэг ээж байлаа. Өөрийнхөө охинд англи хэл заах шийдвэр гаргалаа. Хэрвээ энэ үндслэл нь за миний охин ингээд англи хэл сурахгүй л ах юм бол ирээдүйд ажилгүй, орлогогүй, боловсралгүй тэгээд санхүүгийн хэрэгчлөөнд хүрч чадахгүй нэг хүний доор орсон хүн болчих үедээ гэдэг ийм айдсан дээр үндэслэж англи хэл заах гэдэг байна уу? Эсвэл би охиндоо хайртай учраас англи хэл заахыг хүсээд байна уу гэдэг хоёр тустай ойлголт тахгүй. Хэрвээ би айгаад байгаа учраас тэ охиныгоо англи хэл сурахгүй л бол хинт ч хэрэггүй амтан болоод тэгээд нэг гачин юмтай суугаад тэгээд нэг гачин амьдралаар амьдчих үедээ гэж айгаад байгаа учраас би боловсралтай англи хэлтэй болохыг хүсэж тах юм бол чи ингээд үг цээжил. Чи одоо ингээд энэ YouTube дээрээс ийм англи хэлтэй контентуудыг үзээд энийг ингээд ойлгодог бол одоо чи ингээд орчуулга хий. Одоо чи ингээд хичээлээ хий. Чи инк гэдэг ингээд ийм шаардангуй те. Чи хичээлээ хийлдэ чи англи хэлтэй давтал та. Чи үг цээжлэлтэй гэдэг ч юм уу ийм шаардангуй өнгө аясаар ингэж охинтой англи хэл заахыг англи хэл одоо сурахыг ингэ шаардаж те эхлэх байна. Харин хайртай учраас те англи хэл заахаар шийдэх юм бол за миний охин ирээдүйд том болоод ямар ч мэрэгжил эзэмшихийг хүсэж магадгүй. Ямар ч мөрөөдөлтэй болохыг хүсэж магадгүй. Гэхдээ тэр үед нь тэр мөрөөдлөө биелүүлэхэд нь англи хэл шаардлагатай байх нь зайлшгүй байхаа. Англи хэлтэй болчих юм бол тэр мөрөөдлөө илүү гоё хурднаар, илүү амраар, илүү гоё зөв аргаарч гэдэг юм уу те биелүүлж чадах болно. Тийм болохоор би охиныгоо ингэж гоё хүсэж байгаа амьдралаа бүтээгээсэй гэж хүсээд англи хэл заая. За миний охин ямар сурах арга барилтай юм бол ер нь хүүхэд яаж англи хэл сурдаг юм бол тэ за хүүхэд энэ тоглоомын аргаар сурах юм бол хамгийн үр дүнтэй тийм ээ штэ. За тэгвэл би яг англи хэл заадаг тоглоомуудыг олъё. Миний охин юунд дуртай юм бол би яг дуртай юмар нь дамжуулж энийг хийх одоо заахыг оролдож үзье. Арга замыг хай. Тэ ямар ч юм шаардангуй өнгө байхгүй. Миний охин энийг сурч чадна гэдэгт нь итгээд би өөрөө өөрийнхөө цаг
хүч хөдөлмөрийг мөн үүнд хамттан зориулъя гэд ингээд хамаагүй зөөлөн тийм өөр approach буюу одоо өөр арга барилаар тэр одоо хүслээ биелүүлэхийг хүсэж байгааз. Тэгэхээр яг одоо би ингээ ямар нэг юм авахыг хүслээ те. Ямар нэг юм хийхийг хүслээ. Эсвэл би хүүхдээсээ ямар нэг юм шаардлаа. Гэтэл энэ шаардлага, энэ хүсэл шийдвэр маань би айгаад байгаа учраас ийм юм хүсээ шаардаад байвал энэ чи эгоноос. Би хүүхдтэй хайртай учраас би ингээ хүүхдээ хайрлаж одоо энэ бүхнийг одоо хийх ч юм уу те. Одоо ямар нэгэн шийдвэр, ямар нэг юм авахыг хүсэж байгаа. Би өөртөө хайртай учраас би энийг хиймээр. Одоо жишээ нэг юм торт авлаа. Тэ? Энэ бол зүгээр ингээд эго өөрөө өөрийнхөө ингээд нэг юм хүслийг хангах жаахгүй. Хэрвээ би ингээ өөрөө юу бас өөрөө өөртөө хайртай хүн байсан бол би яг хүүхдтэй өгдөггүй. Би хүүхдтэй сахартай юмыг маш хязгаарлаж өгдөг шиг би өөрөө өөртөө тэр сахартай юмыг маш хязгаарлаж, хайрлаж, бие хайрлаж өгнө гэдэг ч юм уу те. Энэ бүх шийдвэр яг юунаас гараад байна вэ? Айдас түгшүүр эгоноос гараад байна уу? Эсвэл би энэ хүүхдүүдээ хорвоо ертөнцийг өөрөө өөрийгөө хайрлахын тулд энэ шийдвэрийг гаргаад байна уу? Тэ? Айдсаас гарч ийн үү, хайраас гарч ийн үү гэдгээс эгоноос эго энэ бүхнийг шийдэж гин үү, би өөрөө шийдэж гин үү гэдэг нь нөлөөлдөг байна. Тэгэхээр за энэ бүхэнд ингээ эгог ингээ хитрхи буруутгах ч юм уу те. Ерөөсөө тэр хэрэг байхгүй. Эгондоо ч гэсэн талархах нь, эгогоо ч гэсэн хайрлна. За миний эго ингээд надад уур бухимдал гуниг гутрал тий гэдэг зүйлсүүдийг мэдрүүлж байна. Яагаад гэвэл энэ намайг хамгаалахыг хүсэж байгаа юм байна. Би түрүү хэлсэн шүү дээ. Тарих намайг хамгаалахын тулд эгог ингээ бүтээсэн юм аа. Тэгэхээр би бол угаасаа аюулгүй байна. Би хайртай хүмүүстэйгээ үнэхээр сайхан амьдарч байна. Би улам илүү аз жаргалтай амар амгалан байхын тулд эго минь чи жоохон чимээгүй байх хэрэгтэй байна. Надад одоо амьдралаа авч явах одоо залуур жолоог минь өгөө гэд өөрөө өөртөө дотроо яриад би өөрөө энэ залуур жолоог өөрөө авч гин. Эгогоо би одоо түр хоошин тавьж гин. Хэрэг болох юм бол надад туслаарай. Би чамайг үзэн ядахгүй би харин чам талархаж байна гэд ингээд өөрөө өөрийнхөө эго айдас төвшөртэйгээ ингэж ярилцж явах хэрэгтэй. Яг гэвэл эн чинь үнэхээр л бидний далд тухамсараас миний төлөө бүтээсэн юм байгаа даа байхгүй. Яг үүндээ надад айдас төвшөр уур бухимдлыг мэдрүүлээд байгаа нь үнэн боловч намайг заримдаа сонин шийдвэр гаргах, сонин зан гаргахад нөлөөлдөг нь үнэн боловч миний төлөө эдгээр зүйлсүүд миний дархинаас надад зориулж бүтээгээд байгаа учраас за баярлалаа. Яг ингээд хин нэгэн надад нэг сонин палаж бэлэглээд тэгээ би тэр хүнийг гомдоохгүй тулд за баярлаа гэд авч байгаа юм шиг миний тарих надад эго гэд нэг асар хүчтэй тийм нэг одоо заримдаа их зантай, заримдаа муухай ааштай тийм зүйлийг бүтээгээд өгсөн байна. Тэгээ тэрэнд нь би за баярлаа гэхдээ би одоо энэ палажийг авсан ч өмсгүйгээ бол өөрөө шийднэ гэдэг шиг би одоо эгоныхоо үгэнд орохгүйгээ өөрөө шийднэ гэж шийдвэрийг өөрөө гаргах боломжтой. Тэгэхээр айцаас гарч ийн үү, хайраас гарч ийн үү гэдгийг өөрөө өөрийнхөө зам байдал бүх зүйлийг ингээд дотроосоо анзаараад мэдрээд тэгээд жолоог эгондоо биш өөрөө өөртөө гартаа атгаж сурах хэрэгтэй байх нэ.